Сайн уу? Намайг Дэгэ гэдэг. Би энэ бичлэгийг 5 жилийн дараах Дэгэд зориулаад хийж байна. Анх удаага бичлэг хийж үзэж байна. За өнөөдөр болохоор 2025 оны 5 сарын 19-ний өдөр. За тэгээд би энэ бичлэгийн зорилго нь болохоор би яг одоо байгаа өөрийнхөө нөхцөл байдлаа ингээд тодорхойлсон байгаа. Тэрийгээ би хэлээд тэгээд 5 жилийн дараа би өөрийгөө ямар байдлаар төсөөлж байгаа, энэ хугацаанд би хэрхэн сайжирч өөрчлөгдөж байгаагаа дурсамж болж үлдээхийн тулд энэ бичлэгээ хийж байгаа. Тэгээд цаашдаа ер нь бол тодорхой хэмжээнд бичлэг хийгээд хэсэг хугацааны дараа өөрийгөө дүгнэхэд тэдгээр бичлэг маань надад маш их тус болох байх гэж бодож байгаа. За тэгээд миний хувьд болохоор ер нь бол яг ютубер болъё гэж 4-5 жилийн өмнө ингээл боддог байсан. Гэхдээ яг юу хуваалцаж, юу ярих талаараа мэдэхгүй болохоор яг тэгж шийдэж зориг гаргаж эхэлж үзээгүй. Тэгээд маш олон жил бодож явж агаад ийм бичлэг хийхээр шийдсэн. Тэгээд би энэ бичлэгээ яг YouTube-д хуваалцахгүй жиж магадгүй эхний ээлжинд ямар ч гэсэн өөртөө зориулаад хийж байгаа болохоор тийм байна. За тэгээд миний хувьд болохоор маш олон зорилго, тэгээд маш том ингээ мөрөөдөл байдаг. Би яг тэрнийхээ төлөө олон жил одоо янз бүрийн зүйл хийж үзчихсэн, янз бүрийн арга туршиж үзчихсэн. Тэгээд энэ хугацаанд яг ингэж нөгөө надад суусан гэх юм уу, яг миний амжилтын яг одоо үндэс суурь гэж яг хэлэх зүйл жоохон цөөхөн байна. Яг одоогийн байдлаар бол тийм болохоор би сүүлд яг шийдсэн зүйл маань би яг тодорхой зүйлүүдийг тогтмол хэрэгжүүлэхээр шийдээд тэгээд энийг яг 5 жилийн хугацаанд энэ эдгээр одоо хэрэгжүүлэх зүйлс маань надад хэрхэн нөлөөлж байгааг харахыг хүссэн. Тэгээд өнөөдөр болохоор би энэ өглөөний гайхамшиг гэдэг номон дээр гардаг энэ номон дээр юу нь бол дурддаг зүйлсүүдийг илүү надад бас ойрхон хэрэгжүүлэх боломжтой гэж харсан. Энэ номыг болохоор би яг өмнө нь зөндөө уншижсэн, 2 удаа баг уншижсэн. Тэгээд ойлгоогүй байсан болохоор би сайн яг өөртөө суулгаж авч чадаагүй байсан бэлээ. Тэгээд яг сүүл би сар гарны өмнө яг энэ номыг уншаад ерөөсөө миний яг одоо ингэж хайгаад байсан зүйлс маань энэ байсан биш гэдгийг би яг энэ номноос олж авсан. Тэгээд энэ номны болохоор энэ ийм тэмдэглэлийн дэвтэр байдаг. Би энийг нь хэрэгжүүлээд явахаар шийдээд энэ бичлэгийг хийж байгаа. За энэ номон дээр болохоор Life Savers гэд байгаа. Энэ нь болохоор яг 6 ийм өөртөө суулгах, хэрэгжүүлэх ийм зүйлс байгаа. Тэр нь болохоор Savers буюу хамгийн ихнийх нь S нь Silence, A гэхээр affirmations, V гэхээр visualization гэд, E гэхээр exercise, R гэхээр reading, S гэхээр scrubbing гэд ийм 6 зүйлийг та ингээд өөртөө тогтмол хэрэгжүүлснээрээ таны амьдралд маш их өөрчлөлтийг авчирнаа гэж энэ номон дээр ер нь бол дурдсан байгаа. Тэгээд яг энийг ямар ч огт мэдгүй зүйлээ ингээд хэрэгжүүлж байгаа биш. Миний хувьд болохоор ерөөдөө зарим нэг зүйлүүдийг ингээ аягүй олоодаа туршаад, заримдаа болоод дахиад туршаад ингэж явж исэн. Зарим нэг хэрэгжүүлдэг зүйлсийнхаа хувьд болохоор би тодорхой юм нэг зорилт тавиад хугацаа гаргаад л яг хийдэг байсан. Тэгээд яг тогтмол байлгаж чадахгүй, өөртөө яг суулгаж чадахгүй ингээд нэг орон гарan байдаг байсан. Тэгээд энэний дүгнэлт маань болохоор яаж гарсан гэхээр би ерөөсөө тогтмол тодорхой цаг гаргах хэрэгтэй юм байна гэж эндээс ойлгосон. Тэнгүүд яг надад ингээ гарах боломжтой цаг нь яг энэ номон дээр дурдсан шиг яг энэ өглөө надад яг хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр зүйлсийг би ингээ хийх хэрэгтэй. Эднэрийг ингээ би гоё яг өөртөө одоо юу гэдэг хэрэгжүүлээд илүү сайжирна гэдэг мэдээд байгаа мөртлөө би огт цаг гарахгүй яваад байгаа учраас би өглөөний цагаа яг өөртөө зориулахаар шийдсэн. Тэгээд одоогоор болохоор би яг нэг 2-7 хоног болж байгаа. Өглөөдөө би ер нь бол яг 5-аас 6 цагийн хооронд босъё гэсэн төлөвлөгөө гаргацсан. Яг хатуу яг тэдэн цаг гэсэн юм бол гаргааг байгаа. Тэгээд ер нь одоо бол дандаа 6 цагт босож байгаа. Тэгээд цаашдаа ер нь бол 5 цагт босдог болохоор өөртөө зорилт тавиад байж байгаа. За тэгээд саяны ингээд 6 дурдсан зүйлсээс болохоор би silence буюу надад яг одоо л өөртөө ажиллах, өөрлөгөө илүү одоо өнгөх, тэгээд илүү чимээгүй байх надад хэрэгцээ маш их байгаа гэж харж байгаа. Тэгээд энэ silence нь ерөөхдөө бол нэг хит хитэн зүйлийг ингэж хэрэгжүүлж болно. Энд нь болохоор бясалгал, талархал, одоо гүн амьсгалах гэх мэтчлэн одоо зүйлсүүдийг ингэж одоо хэрэгжүүлснээрээ одоо энэ нэг хэсэг зүйлийг өөртөө одоо ингэж суулган гэх юм уу өөртөө бий болгоно. Дараагийнх нь болохоор зоригжуулалт гэж байгаа. Тэгээд зоригжуулалтын хувьд болохоор би тийм ч яг их өөртөө тийм зоригжуулалт өгдөггүй. Тэгээд өөрийгөө ер нь жоохон дутуу үнэлэх гээд байдаг. Тэгээд өөртөө жоохон хатуу бас хандах гээд байдаг.
Тэгээ яг өөрийгөө үнэхээр яг хичээснийхаа дараа чи чадсан шүү эсвэл чи ингэн тэгнэ гэд өөртөө ингээ гоё зоригжуулах зүйлсүүдийг айгүй бага хийдэг болохоор надад энэ бас маш их хэрэгтэй байгаа. За дараагийнх нь болохоор төсөөлөл гэж байгаа. Тэгээд төсөөллийн хувьд болохоор би илүү карьер өөрийнхөө мөрөөдөл зорилгыг бол би маш их ингэж төсөөлж хардаг. Тэгээд хүн ингээд нөгөө маш олон ингээд ийм хэрэгцээ шаардлага байгаа шүү дээ. Одоо юу гэдэг хосын харилцаан дээр гэх юм уу тийм зүйл дээр бас хэтэрхий их төсөөллийг хэрэгжүүлждэг. Тэгээд тэрнээсээ болоод илүү хүлээлт үүсээд хүлээлтээс болоод ер нь бол ингээд сэтгэл дундуур байх, өөртөө итгэлгүй болох гэх мэтчлийн зүйлсүүд ер нь бол гарч ирдэг юм шиг санагдсан. Яг миний хувьд миний одоо туршлагаар. За тэгэхээр би илүү одоо юу гэдэг төсөөллөө илүү ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэдэг дээрээ анхаарах хэрэгтэй юм санагдсан. Зарим зүйлс дээр тэр төсөөллийг тийм ч их ашиглаад байх шаардлагагүй юм болов гэж бодоод байгаа. За тэгээд дасгалын хувьд болохоор ер нь бол би тогтмол яг жимд явж байгаа. Тэгээд ер нь бол яг өөрөө спортод маш хичээлж исэн болохоор илүү дасгал хөдөлгөөнд дуртай. Гэхдээ яг өөрийнхөө одоо би гэх юм уу сэтгэл зүйн хувьд яг нөлөөлөх хэмжээнд яг мэдэрч чадаагүй байсан. Тэгэхээр одоо илүү яг тэр тал дээрээ өөрчлөлт гарах тал дээр ингэж анхаарад дасгал хөдөлгөөнөө хийхээр одоо болсон байгаа. За тэгээд уншлагын хувьд болохоор би нэг тэмдэглэл хөтлөж уншдаггүй. Дээрээс нь уншиж байгаа зүйлээ яг гол зүйлийг ингээ гоё ойлгож аваад би яг ингээд шүү. Эсвэл тэр зүйл ингээ надад ингэжсэн юм байна. Энэ ингээ цаашдаа ийм байвал энэ нь ингээ зүгээр юм байна гэдэг зүйлсүүдийг яг ингэж ойлгож нэгтгэж авч чаддаггүй байсан. Тэгэхээр одоо уншихыг илүү тэгж хийхээр шийдсэн. Сүүлийнх нь болохоор тэмдэглэл хөтлөх байгаа. Тэмдэглэл хөтлөх дээр болохоор илүү ингээд сэтгэл хөдлөл өндөр үедээ би тэмдэглэл хөтлөх хэрэгтэйгээ ер нь бол мэдсэн. Зүгээр би энгийн үед болохоор ингээд амар гоё тэмдэглэлээ хөтөлчдөг. Заримдаа ингээд юу гэдэг ажил хэрэг бүтээд ч юм уу ямар нэгэн гоё зүйл тохиолдоход би ингээд тэмдэглэлээ ерөөдөө хөтөлчдөг. Тэгээд сэтгэл зүйн хувьд жоохон ингээд уналттай эсвэл сэтгэл зүйн жоохон юм хэцүү үед эсвэл нөгөө нэг юм сөрөг сэтгэл хөдлөл маш их үедээ би илүү их ингэж гадагшлуулах гэдэг бусад хүмүүст хэлт ч юм уу бусад хүмүүс рүү илүү тэр нөгөө сөрөг энерги ингэж гарах гэдэг. Тэгээ би тэр үедээ ер нь бол тэмдэглэлээ илүү сайн хөтлөх хэрэгтэй юм байна гэж дүгнсэн. Тэгэхээр би ингээд тэмдэглэл хөтөлбөрөөр тэрийг гадагшлуулж байгаа учраас бусдад одоо төвөг утгахгүйгээр тэр сэтгэл сөрөг хөдлөлүүдээ сэтгэл зүйн одоо байдлаа тогтвортой болгох тул тэмдэглэлээ ингээд сайн хөтлөх шаардлагатай байна гэж өөрийгөө хараад байгаа. За тэгэд ер нь бол яг одоогийн нөхцөл байдал маань би хэрэгжүүлж байгаа одоо энэ 6 зүйлс дээрээ ингэж дүгнэлтээ ингэж гаргасан байгаа. За тэгээд яг энэ бичлэгийн маань зорилго нь болохоор би 5 жилийн дараах яг өөртөө зориулаад энэ бичлэгийг хийж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг би өнөөдрийн байдлаар миний нөхцөл байдал ямар байгааг тодорхойлох хэрэгтэй гэж бодсон. Тэгээд явцын дунд болохоор би яг хэрэгжүүлэх зүйлсүүдээ яаж хэрэгжүүлж байгаа надад тодорхой хэмжээнд яаж нөлөөж ийн гэдгээ тодорхой ингээд дурдаад явна. Гэхдээ яг 5 жилийн дараа би яг энэ зүйлсүүд маань ямар болцсон байгаа вэ гэд дүгнэлт хий гэж бодоход би яг өнөөдрийн байдлаар тэр зүйлсүүд маань ямар байгааг тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. За тэгээ миний хувьд болохоор бакалаврын зэрэгтэй санхүүгийн мэргэжилтэй юм хүн байгаа. Тэгээд хувийн жижиг компанид санхүүгийн менежер хийдэг. Тэгээд өөрийн гэсэн мөрөөдөл зорилготой дээрэс нь 3 болон 5 10 жилийн төлөвлөгөөгөө ерөөхдөө гаргачихсан. За жишээ нь гэх юм бол миний хөтөлбөр тэмдэглэлийн дэвтэр дээр би ерөөхдөө өөрийнхөө 10 жил хүртэлх ингээд төлөвлөгөө гаргацсан байгаа. Дээрэс нь vision board гэдэг энийг ерөөхдөө бичгээр бичсэн байгаа. Би ихтэй нөгөө мөрөөдлийн самбартай байсан. Гэхдээ одоогоор мөрөөдлийн самбараа жоох ашиглах боломжгүй байгаа болохоор ингээд дэвтэр дээрээ болгоцсон байгаа. Тэгээд англи хэлний дунд түвшинтэй хятад хэлний HSK 3-д 186 оноогоор арай гэж тэнцсэн. За тэгээд дээрэс нь санхүүгийн байдал тогтворгүй гэж дүгнсэн. Яг тэгэхээр би одоогийн байдлаар яг тогтмол орлоготой тэгээ ажилласаа одоо яг ингээ гараад өөр ажил солих ч юм уу арай өөр зүйл хийх гэхээр жоохон айцтай илүү нэг юм тухтай бүстэй орчихсон ажлын хувьд яг тэгэхээр одоо би ингээ тогтмол цалин байхгүй ч юм уу тий одоо хийж чадж байгаа зүйлээс өөр юм хийхээр жоохон ингээ хэцүү юм болов гэх мэтчлэн ингэж бодоод иймэрхүү одоо нөхцөл байдалтай байгаа. За дээрэс нь түрээсийн байранд амьдарч байгаа. Сэтгэл санааны хувьд жоохон тогтворгүй тэгээд маш эмзэг гэх юм уу сэтгэл одоо жоохон өвдчихсөн сэтгэл зүй ингээд айгу эмзэг байгаагаа би ингэж тодорхойлсон. Яг мэрэгжлийн хүмүүсээр тодорхойлуулаагүй л дээ. Гэхдээ би ингээд сэтгэл зүйчдэр нэлээд удаа явсан. Тэгээд сэтгэл зүйчдэрээ ингээд бас уулзалтууд мандуусаагүй байгаа болохоор тэр дунд ингээд би өөрийгөө бас ингээд тодорхой хэмжээгээр тодорхойлоод дүгнээд ингээд үзэх юм бол
одоо хүн жишээ нь гэдэг би физиологи дээр ингээд ямар нэгэн шарх үүсчихээр тэрэн дээр нь ингээд арахаар ингээд өвддөг шиг миний сэтгэл зүй ингээд жоохон өвдчихсэн байгаа болохоор ямар нэгэн ингээд эвгүй зүйлс намайг ингээд маш их амархан эмзэглүүлээд ингээд тэр одоо шархан дээр маань ингээд хөнтгөөр би ингээд илүү өвдөлт мэдрээд гэх юм уу тэгээд байгаа тэгэж өөрийгөө ажиглаад байгаа. За тэгээд ихтгэл үнэмшлийн хувьд болохоор өөрийгөө илүү их зүйлийг хийж бүтээж чадна гэдэгтээ бол маш их итгэдэг. Яг тийм ихтгэл үнэмшил миний ингээд дотор байдаг болохоор би хизээж зогсохгүй ер нь бол ингээд тууштай өөрийгөө одоо бүтээхийн төлөө өөрийгөө илүү сайжруулахын төлөө илүү өөрийнхөө сайн хувилбарыг ингээд бүтээхийн төлөө ингээд хичээдэг. Тэр дундаа яг ингээд олон зүйл болж байгаа ч гэсэн яг ингээд нэгтгээд харах юм бол яг энэ ихтгэл үнэмшлийнхаа дагуу би ингээд явж байгаа гэдгийг харсан. Одоо байгаа нөхцөл байдал маань сайнтайж муутайж ингээд маш олон зүйлс байгаа. Тэгэхээр би яг эднэрийг юу гэдгийг төгс 100% би ингээд өөрчлөөд бүгднгийн ингээд амар гоё хэрэг сайн сайхан болгож чадахгүй ч гэсэн яг миний яг одоо 5 жилийн дараах зорж байгаа зүйл маань юу вэ гэдгийг би эндээсээ тодорхойлоод тэгээд яг үр дүнгээ ингээд харъя гэж бодож байна. За тэгээд бичлэгээр арай их юм ярьчлаа. Тэгээд яг нэг амар сайн би бэлдээгүй зүгээр ер нь бол ингээд бодоо яваад байсан зүйлсүүдээ сая дөнгөж орж ирээд нэг юм хайлайт маркаар ингээд жижиг зүйлсүүдийг бичээд ингээд сайн ярьчихлаа. Тэгээд энэ бичлэг ерөнхийдөө бол ингээд дуусгая. За баяртай. Дэги.